Олон нийтийн сүлжээгээр нэг гаж бичлэгтэй сурах бичгийн тухай пост тархаад байна. Тэрхүү гаж бичлэгтэй сурах бичиг нь цээж бичгийн ном гинэ. Цээж бичгийг хэлдгээр ингээ хүүхдүүд бичдэг үлээ дээ. За тэгээд юу гэсэн бэ гэвэл нэг гүнжиг шилэн байсанд хороод байсан чинь өнөөх нь эр хүн бодож тачаатсаар байгаад биед нь эм тэмдгүү бэлэг эргэтэн ургаад итмээр юм болсон тухай гинэ. Ийм имийг цээж бичигт бичүүлэхээр өгч байгаа бол боловсролын яамтай ярих юм алга. Шууд татан болох хэрэгтэй. Гэхдээ арайч үгүй байх гэж найдаа. Учир нь хашаа мэдээлэл байна гэсэн комментууд зөндөөл харагдлаа. Гэхдээ манай боловсролынхан ч бас бөө мапантай шүү дээ. Аргаа дүггээд аавгаалшгүй далчуугаад нэгсэг шөөгсөн тэр нь үнэн л байсан. Ер нь хэн хүнгүй бяцхан үрсийгээ уншиж бичиж байгаа юмнуудыг нэг анхаарал харцгаарай. Үлгэрийг хүүхдүүд л уншдаг юм. Сурах бичигт ороогүй байж болох хэдий ч үлгэрийн номонд орчихсон тууж явна шүү дээ. Боловсролын яам ер нь хүүхдийн зохиолуудыг нэг хянаж цэгцэлмээр дээ ер нь. Дээр нэмээд сануулхад нөгөө мөн чин насан баяр би явлаа баяртай битгий намайг дуудаарай гэж дуулаад байсан явгал байгаа гэх юм. Тийм ноцтой зүйлэнд нэр нь холбогчоо тэгээд олон нийтийн юм ахин дахин худлаа яриад байгааг нь бодохоор зөвхөн энэ үйлдэл дээр нь хөөгд явуулах хэрэгтэй бусуу гандмөр сайда баавга насан баяр дарга нараа.